байна. Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн 5 дахь улсын их хурлын шийдвэр гарсан. Ингээд Баасан гарагт 100 хоногийн эхний өдөр засгийн газрын хуралдаан хийж эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр нэлээд олон арга хэмжээг авах шийдвэрийг гаргасан байгаа. Ингээд энэ шийдвэрийн талаар өнөөдрийн бүтээн байгуулалтын цагаар ерөнхий сайд тавыг танилцуулах болно. Хагас өдөр 5 сарын 10-ны өдөр байсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр их хурлаар эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол үндсэндээ эцэслэгдсэн. Тэгээ бид нар цаг алдахгүй тулд хагас өдрийн хуралдаанаар 100 хоногийнхаа ажлыг төрүүчийн ажлуудыг эхлүүлээ гээд хагас өдөр засгийн газрын хурал дээр бид нар нэлээд олон асуудлыг шийдсэн. Энэ эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд яригдж байгаа олон ажлуудаас бас нэлээд олныг шийдлээ гэж. Тэгээд тэрний бид та бүхэн танилцуулах гэж байгаа нэг 14-5 төрлийн юмыг л би хэлээдхий. За нэгдүгээрт нь бол энэ өнгөрсөн оны 12 сарын 31 гээд жижиг дунд үйлдвэрийг гайл нөөтийн татвараас чөлөөлдөг байснаа болцсон. Шинэ он гараад болцсон гэсэн үг. Тэгэхээр бид нэр үйлдвэржилтэн зориулж 1.80 төгрөг гаргая. Эдийн засгийн бас хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед бол үйлдвэрлэлийг дэмжих гэдэг том зорилт тавьсан учраас энэ жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гайл нөөтөөс чөлөөлдөг байсныг сэргээе гэж засгийн газар шийдсэн. Ингээд одоо хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хэзээ хүртэл ямар хугацаа хүртэл энэ жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гайл нөөтөөс чөлөөлсөн хэвээрээ байх юм бэ гэвэл энэ их хурлын бүрэн эрхийг дуусгах хүртэл хугацаанд гэж бид нэр гэдэг нь одоо 16 оныг дуустал гэсэн үг. 16 оныг дуустал бол энэ жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гайл нөөтөөс чөлөөлдөг энийг хийе гэсэн. За дашрамд би хоёр юм нэмээд дурдчих. Бид нар өмнө нь улсын хурлд өргөн барьсан жижиг дундтай холбоотой хоёр асуудал. Нэг нь бол жижиг дунд үйлдвэрийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөөтийн босох нь 10 сая төгрөг байгаа одоо. Энийг бид нар 50 сая болгоё гэдээ өргөн барьсан. Энийг одоо их хурл энэ 7 хоногт хэлсэн. Нөгөөх нь болохоор борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын албан татварын 90% буцааж олгоно гэсэн юм хоёр юм байгаа. Ингээд тоног төхөөрөмжийг чөлөөлөхтэйгээ холбоотой ингээд жижиг дунд дээр энэ 3 чухал арга хэмжээ явж байгаа. Энэ одоо улсын хурлаар энэ 7 хоногт яригдана. За хоёр дахь нь бол одоо манай сэтгүүлчид надтай хамт явсан газар дээрээ үзсэн том бүтээн байгуулалт гэж байгаа. Бид нар ингээ 3 ширхэг юм цементийн үйлдвэр. Нэг нь 1 сая, нэг нь дахиад нөгөөх нь 1 сая, дахиад нөгөөх нь 240 мянга гэдэг чинь. Жишээлх юм бол бид нар хамтдаа яваад үзсэн 2 сая 240 мянган тонн цемент үйлдвэр ашиглалтанд орох гэж яваа юм. Бүтээн байгуулалтын ажил нь явж байгаа юм. За дээр нь бид нар зэс молибденийхийг үзсэн, дээр нь бид нар хөнгөн бетоныхыг үзсэн. 5 юм үзсэн шүү дээ. Тэгээд бизнес эрхлэгчтэйгээ уулзахад ямар одоо бэрхшээл ярьсан гэхэлэр ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийх гэхээр шууд ингээд тоног төхөөрөмжөө оруулж ирэхээр тоног төхөөрөмжөөс дахиад гайл нөөтийн татварыг авах болдог. Тэгэхээр нэг үйлдвэрээ босгомоор байдаг энэ тоног төхөөрөмжийн тэрний хөндөр үнэтэй шүү дээ. Энийг тоног төхөөрөмжийн гайл нөөтийг бас төлөх болоод байдаг. Тэгээд тэрнийгээ төлж чадахгүй болохоор үйлдвэр нь ч босдгүй, татвар ч авагддаггүй юм нөхцөл байдал үүсэж байгаа. Энийг засгийн газар зохицуулж өгөөч гэсэн. Энийг бид нар ярьж байгаад ямар байдлаар зохицуулж яах вэ гэхээр 2 жил хүртэлх хугацаанд засгийн газар зохицуулалт хийе гэж. Одоо өөрөөр хэлбэл заавал өнөөдөр тоног төхөөрөмжийн мөнгийг төлөе гэж хэлэхгүй. За тоног төхөөрөмжөөс хөөрлүүлчих. Тэгвэл ийм үе шаттайгаар үйлдвэрээ ажиллаж эхлэнгүүт нь төлөөрэй гэдэг юм уу. Ийм байдлаар энэ одоо 2 жилийн дотор гэдэг ийм асуудлыг улсын хурлд оруулж байна бид. За 3 дахь нь бол нэг юм байна. Одоо бид нар ингээд дэлгүүрт ороод ингээд арилжаа 8 хийгээд толон тасалбар авахлаар 10% нөөтийн татвар аваад байгаа. Тэр нэг авж байгаа юмны үнийн дүнд нь 10% орчод байгаа. Тэгэхээр энээс тэрний худалдаж авсан иргэн маань 2%-ийнх нь татварыг буцааж авдаг. Одоо бүр яг одоо эцсийн хэрэглэгчүүд худалдаа арилжаа 8 хийж байгаа дэлгүүрт каста дэлгүүрт 8 хийж байгаа тэр хүн бол 2% буцааж авдаг ийм одоо тогтолцоог бий болгоё гэд нэмэгдсэн өртгийн албан татварыг 2% буцааж авах ийм хуулийн төслийг бид нар бас улсын хурлд өргөн барихаар болсон шийдсэн.
энэ 7 хоногт өргөн барина. За энэний зэрэгцээ бид нар бас нэг өргөн барьсан зүйлээ хэлчихье. Өрийн удирдлагын хуулийг бол өргөн барьсан байна. Яагаад өрийн удирдлагын хуулийг дахиж өргөн барьсан гэхлээр олон улсын жишгийн дагуу энэ дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзэлдэг хөв хэмжээ тэгээ өр гэж юу үзэдгийг ямар өрөө тэгээ тооцдгийг ямар өрийн тооцдгүй юм гаргадгийг ингээд олон улсын аргачлалын дагуу бид нар өрийн удирдлагын хуулиа янзлаад улсын хурлд өргөн мэдүүлсэн байгаа. Одоогийнхаар бол дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хөв хэмжээ бол 40 гэж байгаа. Бид нар энэний нэг 70 орчим хувиа байхаар ийм хуулийн төсөл бас улсын хурлд өргөн мэдүүлсэн байна. За 5 дугаар зүйл нь бол төсвийг хэмнэх тал дээр засгийн газар тогтоол гаргасан байгаа. За ямар тогтоол гаргасан бэ гэхээр төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай гэж ийм тогтоол бид нар гаргалаа. Энэ одоо нөгөө 100 хоногийн одоо эхний өдөр гэх үү. Одоо нөгөө хизээнээс тоолох уу гэдээсэн. Тэгээ бид нар 5 дахь өдөр хурлаар эцэслэгдсэн юм чинь алвжаагүй л дээ. Тэгтээ эцэслэгдсэн юм чинь хагасаанаас эхлээд тоолчих гэсэн. Тэгэхээр 100 хоногийн эхний өдөр гаргасан шийдвэрүүдээ би танилцуулж шít. Тэгэхээр тэн дээр бол бид нар засгийн газар дээр төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний тухай ийм тогтоол гаргалаа. Энэ дотроо бол бид нар зардал хэмнэх арга хэмжээний тухай гэхлээр бас нэг баахан хүн амьтаа хална гэж ойлгож болохгүй. Энэ бол хүний цалин хөлс рүү бол халдсан юм байхгүй. Тэгвэл урсгал зардалтай холбоотой асуудлуудыг яаж хэмнэх вэ гэдэг дээр бид нар нэлээд олон арга хэмжээнүүдийг авахар боллоо. За жишээлх юм бол ингээд өөрөө олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээнийхээ орлогоор өөрийгөө санхүүжүүлчих боломжтой тийм газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажилуулъя. Ийм шийдвэр гаргалаа. Яг энэнтэй холбоотой хоёр байгууллагыг бас хагасааны хурлаар оруулаад бид нар одоо юу гэдгийг өөрөө нэмэлт орлого ол өөрөө юмаа хий гэсэн байдлаар гаргасан. Нэг нь бол та нар мэдэн төр засгийн үйлчлэгийн аж ахуйн газар гэж энд байдаг. Тэгээд тэр үйлчлэгийн аж ахуйн эрхлэх газрыг бид нар бол энэ бол одоо аж ахуйн гэж болж хувирч байгаа. Уучин улсаас өгдөг мөнгө өхөө гэвэл өгнө. Энүүн дээрээ нэмээд өөрснөө орлого олоод тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлээд менежментээ сайжруулад явах тэр боломж нөхцлөөр нь бол бид нар төр засгийн үйлчлэгийн аж ахуйн эрхлэх газрыг бол хангачлаа. Дахиад засгийн газрын автобаз гэж юм байдаг. Тэгэхээр засгийн газрын автобазыг ч хэлсэн бид нар бас тэр чинь бол бас их том гараж маргааш 40 олон машинтай. Тэгэхээр тэднийг бид бас засгийн газар бол яамдад унааны мөнгө гэж өгдгөө өгөө. Та нар одоо тэр яамдуудтай бусад одоо яамдуудтай гэрээ хийгээд тэгээд гэрээгээр үйлчлээч. Цаашдаа бол энэ урсгал зардал нэмэгдэхгүй шүү засгаас гардаг гэсэн ийм имийг бол бас энэ дээр хийлээ. За энэ бол үйлчлэгээ гэрээгээр гүйцэтгүүлэх гэдэг юмар явж байгаа. За дараагаар нь бид нар ингэж байна. Одоо ингээ манай бидний гаргаж байгаа зардал чих олон янз. Одоо ингээ гадаад томилтын зардал, дотоод томилтын зардал, бичиг хэргийн зардал, унааны зардал гэдэг ингээд их олон нэр төрөлтэй. Тэгэхээр энэ олон нэр төрлийг төсвийн ерөнхийлөн захирагч дотор нь шилжүүлж болох тийм боломжийг бол олгож байгаа. Тэгэхгүй ингээ хатуу ингээ бүгдийг яс цаагаа тавьчихаар л нэг нь дуусчдаг, нөгөөх нь нэлээд мөнгөний үлдэгдэлтэй болчдөг, хооронд нь шилжүүлж болдоггүй. Ийм хүндрэл бэрхшээл байсан. Одоо бол та төсвийн ерөнхийлөн захирагч учраас энэ нийлбэр мөнгөн дотроо гүйлгээ, хэмнэх юма хэмнээ гэсэн ийм зүйлийг бол хийлээ. За шинээр оронтой бий болохгүй байхыг одоо энэ засгийн газрын тогтоолоор бас үүрэг болголоо. За дараа нь гадаад албан томилолтын зардлыг твчих зайлшгүй тохиолдол зорчих төлөөлөгчдөө тоо хязгаарлал бүр зайлшгүй хүн явах гэдэг бол 10 хүн биш 2 хүн яв гэсэн одоо ийм чиглэлийн юм хийлээ. За улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хандив болон тусламжаар гадаад дотоодын тойрон аялал зохион байгуулахгүй шүү гэдгийг бас энэ тогтоол дотор зааж өглөө. Хурал сургалт зөвлөгөөний давтамжийг багасгаа. Зайлшгүй хийнэ гэдэг бол оролцох төлөөлөгч тоог зөв оновчтой хий. Өчнөө олон хүн бас бөөгнүүлж хэрэггүй дээ гэсэн.
За гэх мэтлэн маш олон зүйлийг бид нар хийлээ. Орон нутаг байгууллагын ой тэмдэглэх болон баяр наадам зохион байгуулах арга хэмжээг тэр нөгөө зардлынхаа хязгаарт багтааж хий. Илүү зардал битгий гаргаа. За гэх жишээтэй нэлээд олон зүйл. Одоо жишээлх юм бол дөрвөн тувцсыг гамтай хэрэглэж эдлгээний хугацааг уртсах замаар хэмнэлт бий болгомоор байна. Дөрвөн тувцсын загварыг 10 жилийн дотор өөрчлөхгүй. Нэг загвар гаргаад явж ясныг энтхэн дахиад өөрчлөөд тэгээд дахиад хийдэг гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг бол бид нар хийхгүй байя гэж. За энэ мөнгө төгрөг хэмнэсэн мөнгө өөрөө зарцуулах эрхийг өгж байгаа. Хуучин бол хэдэн төгрөг хэмнэнгүүт татаад авчдгийг. Танаа дээр нэг 5 сая төгрөг хэмнэгдчихсэн байна гэдэг ингээд төсөв рүү татчихдаг байсан. Одоо тэрний болж байгаа. Тэрнийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр төсвийн байгууллагын бүтэц оронтой чиг үүргийг хянаж үзээд энэ үр дүндээ хэмнэгдэж байгаа цалингийнхаа зардлыг бусад төрлийн албан хаагчдын үр дүнгийн нэмэгдэл урамшуул зарцуулж болохоор энэ холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулъя. Төсвийн байгууллагын олж авсан нэмэлт орлогыг тухайн төсвийн жилд зарцуулагдаагүй үлдчихсэн байх юм бол төсөв рүү татахгүй тэр байгууллагад нь үлдээхээр барахгүй дараачихаа жилд одоо дамжуулж зарцуулахыг зөвшөөрөө. Энэ бас их чухал заалт юм аа. Тэгэхгүй болохоор 12 сарын 31-нд өхөнгөт манад нэг 5 төгрөг үлдчихсэн байна. Нэг хэвс аваад тавьчихъя давхад идэг нэг тийм буруу юм байсан. Тэгэхээр ийм одоо зохицуулалтуудыг бид нэр хийж өглөө. За тэгээд бас төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиг үүргийн давхарлыг арилгая. За энэ чиглэлээр ажиллаач гэсэн ийм маш их том олон зүйлтэй тогтоол гарсан. За 6 дугаар зүйл. Бид нар нөгөө нэг 8% хүүтэй зээлийнхээ журманд өөрчлөлт орууллаа. 2 өөрчлөлт орууллаа. Нэгдүгээрт нь бол амны орон сууц тэгтээ хөдөө орон нутагт баригдаж байгаа дэд үтцийн шийдэл хийгдчихсэн. Одоо бид нэг 100 айлын хаус чөлөө ингээд юм яриад байгаа шүү дээ хөдөө орон. Тэгэхээр тэд нарыг энэ 8% хүүтэй зээл хамруулъя гэсэн юм шийдвэр гаргалаа. Хуучин бол амны орон сууц дэд үтцийн шийдэлд орон сууц 8% хамрагддаг байсныг одоо 8%-аа жах өргөдөж чинь гэсэн. Нэгдүгээр алхам. Хоёрдугаар гарсан шийдвэр бол Улаанбаатар биш. Аймгийн төв ба суманд одоо баригдаж байгаа орон сууцанд иргэд зээл авах юм бол урт хугацаатаа зээл авах юм бол 8% биш 7% болгож болох юмаа гэж би нэг ярьдаг байсан. Тэр шийдвэрээ бол гаргачлаа хагас айдар. За тэгэхээр ингээд хоёр төрлийн өөрчлөлт боллоо шүү дээ. Амны орон сууц хөдөө орон нутагт баригдаж байгаа дэд үтцийн шийдэлтэй бол 8% хамрагдахаар боллоо. 8% гэдэг байгаа маань хөдөө очихоор 7% боллоо. Улаанбаатар хотыг яагаад оруулахгүй байгаа гэдээ бас тиймэрхүү асуудал гарах байх л да. Улаанбаатар хотыг бид бас жаахан аажимд оруулъя. Яваанда. Одоо бол эхний ээлжинд хөдөө орон нутагт баригдаж байгаа амны сууцыг оруулъя гэсэн. За 14-өөс 16 оны хооронд төрийн өмчийг эзэмжүүлэх, хувьчлах энэ хөтөлбөрийг бид нар бас хагас сайнхаа хурлаар хэлэлцлээ. Тэгтээ хараах нэцлээгүй. Энэ 7 хоногт манай сайд нар дахид цуглаж нэлээ яриад тэгээ бид нар дараагийн 7 хоногоос улсын хурлд энэ төрийн өмчийг эзэмжүүлэх, төрийн өмчийг хувьчлах энэ талын асуудал бол оруулна. Энэ мэдээжийн хэрэг төрийн өмч бол ил тод нээлттэй шудраг одоо өрсөлдөөнөөр хувьчлагдах тэр нөхцөл боломжийг бид нь бол бүрдүүлнэ. Ил тод дуудахаас гадна одоо биержээр арилж ялах гэдэг олон хэлбэрүүдийг бид нэр ярьж байна. За 8 дугаарт нь бид нар аль болохоор нөгөө төсвийн хөрөнгөөр янз бүрийн бүтээн байгуулалт хийхээс гадна хувийн хөвчлийн хөрөнгө оруулалтыг дэмжих тэр бодлогын хүрээнд жишээлх юм бол 5 толгоогоос одоо бол Гашуун Сүхбаатар руу 260 гаруй км автозам байгаа юм. Гэтэл манай компаниуд юу гэж яах вэ гэхээр 5 толгоогоос Хамбогд сумаар дайраад Ханги гэж хилийн боомт байгаа. Тэр Ханги гэдэг боомт руу 400 гаруй км замыг өөрийнхөө хөрөнгөөр тавиад өөрөө одоо тэндээ төлбөртэй үйлчилгээ явуулаад тэгээд тодорхой хугацааны дараа улсад хүлээлгэж өгье гэсэн концесс гэж хэлж байгаа юм да бид нар. Ийм концессээр барих энэ одоо ажлыг бол бид нар дэмжлээ. Уг нь бол 11 он тендерын зарлагдсан юм байлээ. Тэгэл нөгөө тендерийн маргаан нь удаацсан юм байлээ л да. За 9 дугаарт нь бол бид нар нэг 2 бүс ярьдаг. Алтан булгийн чөлөө төс, замын үдийн чөлөө төс. Энэ дээр бол тодорхой акцуудыг гаргая. 6 сарын 22-23-ны үед одоо тэр хой талынхаа алтан булгийг нээе. Тэгээд тэнд одоо бас тодорхой хэмжээгээр арилжаа 8 явагддаг. Энэ нөхцөлийг бүрдүүлье гэсэн шийдвэрийг гаргалаа. За 10 дугаарт нь бол тендерийн хуулийн өөрчлөлт шийдвэрийг гаргаад
улсын хурлд өргөн мэдүүлэхээр болчлоо. Нэг цаас байх хэрэгтэй. Энэ байна. Яг тендерийн хууль гэж би их хялбар хэлж байна. Бараа үйлчлэгээ гүйцэтгэх тухай хууль гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид нар ямар одоо өөрчлөлтийг хийхээр болчих вэ гэхээр одоо бол бид нар хамгийн бага үнээр өрсөлдүүлдэг. Хамгийн бага үнийн санал өгсөн нөхдүүд нь шалгар. Одоо тэрнийг болсон. Бид нар бол тендерийн өртөгт ашигын нормыг хэмжээг багтаасан үнийг шууд зарладаг. Ийм үнээр хийлгэнэ гэдэг тэгээд зарладаг ийм маягийн тогтолцоор орох гэж байна. Хийгдэх ажлын хэмжээ тодорхой, хийж дуусгах цаг хугацаа тодорхой, чанарын шаардлага хангагдсан. Анхнаасаа юм ойлгомжтой. Тэгэхгүй бол одоо манад байгаа хамгийн том завхрал чинь нэг компани зарлагддаг, жилээс жилд өртөх нь өсдөг, хизээ босхон тодорхойгүй өчнөө байшингийн үлдэгдлүүдтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тендер хуулинд ийм өөрчлөлт оруулъя. Ингэчих юм бол яах вэ гэхээр үнийн зөрүү гэдэг асуудал байхгүй болчихно. Жилд нэмэлт ажил хийнэ гэж юм ярих юм байхгүй болчихно. Хугацаа сунжраад янз бүр болоод байдаг нь алга болчихно. Ажлын гүйцэтгэлийн чанар сайжирч байна. За дараа нь тендерийн хуулинд оруулж байгаа хоёр дахь том өөрчлөлт бол тендерийн маргаан шийдвэрлэдэг үе шат бол маш урт байна. Өнөөдрийнхээр бол одоо ийм байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол тендерийн маргааныг шийдвэрлэх үе шат бол 60 хоног зарцуулж байгаа. Энд чинь одоо ингээд 5 сар тендер зарлах юм бол маргасаар байгаа л 8 сар болгож байна. Ингээд 100 өнгөрөөд тэгээд тэр ажил ерөнхийдөө босгоо болчихдөг. Тэгэхээр энийг бол бид нар одоо маргааныг хаачиж бас болохгүй. Маргаан байг. Тэгтээ хамгийн ихтэй нэг одоо 28 ажлын өдөрт маргаан дуусч байхаар ийм одоо өөрчлөлт оруулж байна. За 3 дахь том өөрчлөлт байгаа юм. За энэ дээр бараа ажил энэ дээр ийм юмнууд хийж байгаа. Хуучин бол ийм оноосон эзэнгүй тендертэй хэн зарлах нь тодорхойгүй. Тэгээд цаг хугацааг алддаг байсан. Одоо бид нар ямар юм хийж байгаа гэхээр тендерээ зарлах тушаалаа гаргана. Төсвийн ерөнхийдөө захирагч нь өөрөө гүйцэтгэх нь доод чадны удирдлага шилжүүлэх юм бол тэр эрхээ шилжүүлнэ, эсвэл худалдаа авалт руу шилжүүлэх юм бол энийг тодорхой болгоно. Ингэснээр бол одоо хугацаа алддаг, эзэнгүүддэг энэ явдлыг бол арилгасан ийм заалтыг хийж байгаа. 3 дахь нь. За 4 дахь нь болохоор тендер шалгаруулалтын үе шат байгаа юм. Энийг бол бид нар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар тендер шалгаруулад хамгийн сүүлд нь гэрээ байгуулалт 80 хоног зарцуулж байгаа. Бүтэн 80 хоног бүтэн сонжирч байгаа. Тэгэхээр энийг бид нар шинэ хуулиар 35 хоногийн дотор багтаахаар хийцсэн байна. За өшөө нэг чухал юм бол одоо тендерт орж байгаа бүх компаниуд бол нэгдсэн мэдээллийн санд мэдээлэл өгнө. Тэн дотроос бүх компани мэдээлэл одоо нэг бөөгнөрсөн байна гэсэн. За энэ бол одоо маш их чухал болно. Тэгээ бид нар энд компани чадварыг үнэлсэн жагсаалт гаргана. Ногоон жагсаалт сайн хийдгийг. Алдаг оног бас нэг алдаа гаргасан саарл. За бүр удааваад хийж чаддаг нөхдүүдийг харж жагсаалт болгоод ингээд. Энийг хийснээр гүйцэтгэлийн чанар дээшлэн, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэнэ, захиалагчдын эрх мэдэл нэмэгдэж тендер хурдан шуурхай болно. Хариуцлагын тогтолцоо шаардна. Хариуцлагын тогтолцоо сайжирна гэсэн. За ийм байдалтай энэ тендерийн хуулийг өөрчилъё гэдээ бид нар хагас өдөр яриад тэгээд өнөөдрөөс одоо улсын хурлд өргөн бариад хэлцэж эхлэх юм аа. За ингэвэл одоо нэг тендер сунжирдаг, босдоггүй, гүйцэтгэхгүй, хугацаа алддаг олон юмыг бид нар янзалж болж байна. Дээр нь төсвийг өндөр тавьдаг бүх юмыг алга болгохоор ингэж. За дараа нь ер нь бидний нэг шийдэх асуудал байгаа. Сая улсын хурал дээр яриад засгийн газарт тэр тогтоол дотор заагаад өгсөн байгаа энэ далд байгаа эдийн засгийн ил тод болгоо. За бидний чиглэлийн хуулийн төсөл дээр бол ажиллаж байна. Энийг бид ойрын үед бас улсын хуралд өргөн барихаар бэлдэж байна. 12 дугаарт нь бол ITB гэдэг байгаа. Энэ International Tourism Bureau гэдэг үг юм байлээ. Берлин. Тэгээд 2015 оны 3 сард Берлинд ер нь жил бүрэл явдаг юм байл дээ. ITB Берлин гэдэг үзэсгэлэн олон улсын аялал жуулчлалын. Тэрэнд Монгол улс 15 онд түн шорноор оролцох гэж байгаа. Тэгээд бүтэн жилийн туршид бид нар Монгол улсыгаа гадаадд сурталчлах тэр боломж бүрдэж байгаа. Түн шорноор орсны хүчээр. Тэгэхээр бидний бүтэн жилийн турш одоо гадаадд Монголыгаа бол сурталчлах юм байгаа. Энтэй холбоотойгоор бид нар гадаадын жуулчдыг орж ирэхэд саад болж байгаа нэг зүйл бол визийн хөнгөлөлтийн асуудал юм байна. Тэгэхээр энэ визийн хөнгөлөлтийн асуудлыг бид нар засгийн газрын хурал дээр шийдвэр гаргаагүй сонссон.
Тэгээ одоо байгаж байгаа улс орнуудаас гадна ямар улс орондоо энэ визийг одоо төвөгч хэрэгдлгүй болох юм бэ? Дээр нь улстай харьцахаас гадна одоо хил дээр ирээд виз аваад ороод ирдэг. Тэр боломж нөхцлүүдийг ойрын хугацаанд судлаа засгийн газрын хурлаар оруулаад шийдвэр гаргая гэдээ ингэ шийдчихлээ. За хөрөнгийн бирж гэж одоо нэг чухал юм байгаа бас олигтой хөдөлж өгөхгүй байгаад байгаа. Лондонгийн хөрөнгийн биржтэй яриа зарим нэг шинжил хийсэн гэж байгаа. Энэний нэг сунжирсан нэг төлбөр өрний асуудал байдгийн тэрнийг бид нар бас хагас сайнны хурлаар бол шийдчихлээ. За тэр Лондонгийн хөрөнгийн бирж нөгөөд хэдэн төгрөгийг өгөөд одоо хурдтай ажилуул юм банкны зэрэгцээ хөрөнгийн биржийг ажилуулах явдал бол асар чухал байгаа эдийн засагт. За 14 дугаарт нь бол Австри улсыг 40 сая еврогийн зээл өгье гэсэн тэрнийхээ төслийг одоо Монгол улсыг өгөөч гэсэн. Бид нар бол үндсэнд нь бол эрүүл мэндийн салбарт энэ зээлийг авъя гэж шийдлээ. Нэгдүгээрт бол их нялхасд авъя. Их нялхасын одоо тоног төхөөрөмжийг сайжруулахад авъя. Хоёрдугаарт нь одоо энэ хажуу талын эмнэлгийг чинь тийшээ шилжүүлээд батлан хамгаалах эмнэлэг болгоцсон шүү дээ. Тусгай эмнэлэг. Тэр эмнэлгийн байшин нь одоо энэ жил дуусах ёстой. Тэр эмнэлэгт бас тоног төхөөрөмж авъя. Гуравдугаарт нь өчигдөр уржигдөр болсон залуу малчдын зөвлөгөө. Ер нь манай малчид бол юу гэдэг байгаа гэхээр явуулын эмнэлэг гэдэг юм одоо бас их чухал байгаамаа гэсэн. Тэр саналын дагуу бид нар бас одоо тийм явуулын одоо гайгүй одоо шинжилгээ хийждэг тийм эмнэлгийг бас одоо энэ зээлийн хүрээнд бол авъя. За дээр нь бол энэ авто замыг эвдэхгүйгээр доогуур нь ингээд сүлбээд одоо сувг шуудад тавьчихдаг тийм технологи гарсан юм байлээ. Тэр шин технологиг бас авъя. За өшөө нэг зүйл бол манай энэ онцгой байдлын газарт галын болоод бусад одоо шаардлагатай тоног төхөөрөмж авахд энэ зээлийг зарцуулъя гэсэн юм шийдвэр гаргасан. За ингээд 13, 14, 15 дахь нь ингээд дуусч байгаа. 15-д нь юу шийдсэн гэхээр бүгд найрамдахад дардуулсаас аваад явж байгаа 500 сая долларын зээл байгаа. Тэгээд бас зарим мөнгөний аваагүй үлдсэн байгаа. Тэгэхээр энэ зээлийнхээ үлдэгдэл мөнгөнд бид нар туулын хурдны замыг барихад тэр мөнгийг авч ашиглая гэдэг ийм шийдвэрийг бид нар хагас өдөр засгийн газар дээр гаргалаа. Дээр нь бас Яарамгийн гүүр, туулын хурдны замаа бариад тэгээ Яарамгийн гүүрийг одоо шинэ гүүр барих ийм хоёр юмд бол хятад ард улсын зээлийг авъя гэсэн ийм шийдвэрийг гаргалаа. За ийм одоо зүйлүүдийг бид нар ярьж шийдлээ. Тэгэхээр энийг 100 хоногийн одоо эрчимтэй ажил эхэлж байгаатай холбогдуулаад бид та бүхэнд одоо байнга мэдээлэл өгнө. Тэгэхдээ би бол бас байнга өгөхгүй. Энд бол ерөнхий сайдын дэргэд бол эдийн засгийг эрчимжүүлэх ийм зөвлөл гэж байгуулсан. За тэр зөвлөлийн нарийн бичгийн дараагаар Бямсайхны босчихны харагдчих. Энэ Бямсайхан гэдэг энэ залуу бол ажиллаж байгаа. Би тэгэхээр 7 хоногт бид нар ингэн 2 дахь 4 дахь өдөр цуглана. Хагасаа өдөр шийдвэрүүд гарна. Тэгээд энэ гарсан шийдвэрийг яг энэ эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотой шийдвэрийг бол манай Бямсайхан л үндсэндээ бараг 5 хүнд хүргэх болов. За яхаа тухайн үед бид нар хэн өгч яхих тэрнийг нь бол товлчихно. Нэгд өдрийн бүтээн байгуулалтын цаг дээр бас магадгүй өөр юм ярьсан ч гэсэн заавал энэ 100 хоногийн хүрээнд юу хийгдэж байгаа вэ гэдгийг та бүхэнд нэгд өдөр өгөн бид нар бас одоо мэдээлээд явнаа. Нэг юм төлөвлөгөө эрчимжүүлэх арга хэмжээний тогтоол гаргаад төлөвлөгөө гаргаа хайчихгүй энэ дээр бол бид нар маш их одоо эрч хүчтэй ажиллана гэдгийг бас та бүхэнд хэлэн. Тэгээ байнга мэдээлэлээр та бүхнийг хангаж ажиллана. Анхаарал тавьсанд баярлалаа. За сэтгүүлчдээ тэгэхээр ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой материалыг хэвлэл байдлаар авъя гэвэл манай хэвлэлийн албанд хандаарай. Мөн цахим байдлаар ч авч болно.